дагнсан шүүх, мэрэгжсэн шүүгчтэй боллоо. Дагнсан шүүхүүд одоо бий боллоо. Иргэний шүүх, эрүүгийн шүүх, захиргааны шүүх. 2013 оноос өмнө нь бол эрүүгийн эрэг ч юм уу, иргэний шүүгч нар хоорондоо солигдож шийдэж болохоор байдаг гэсэн. Дагнсан иргэний хэргийн шүүгчин шийдвэрлсэн шийдвэрийг дагнсан давзаалдах шатны шүүхэн шийдвэрлэдэг. Тэгээд дээд шүүхтэр бас танхимын дагнчихсан байгаа. Тухайн хэрэг маргааны илүү үнэн зөв, бодиттой, төргийн шуурхай шийдвэрлэхэд дадлага туршлагыг цуглуулсан байдгаар илүү онцлогтой. Хөдөлмөрөөр мэрэгсэн, банкаар мэрэгсэн гэдэг ийм мэрэгсэн өмгөөлөгчнөр бий болцоод байхад шүүгч нар нь бол яг тэр шалгууртаа нийцсэн тэр хэмжээндээ бодож сэтгэх, тийм ээ, хуулиа хэрэглэх ур чадвартай, туршлагатай ийм болох нөхцөл бололцоог бол бас хангаж өгсөн гэж үзэж байгаа. Шүүгч дагнч мэрэгч ажиллана гэдэг нь тухайн одоо хэрэг маргааныг дагнан шилжин гэдэг утгаараа илүү нарийсах, илүү мэрэгшигтэй тухайн асуудлаар бол шийдвэр үнсэл бүхий болох юм одоо боломж бүрдсэн гэж байна.